Надад дахиад амьдрахарын хаалга байхгүй гэхдээ хоёр амтэн шиг хорвогдуулж байна. Би ямар нэгэн томнын даргын хүүхэд бишээ. Араа үртэл өрөөд маань амьдрах гэл. Игэл ардын хүн нэг л алдуул түүний амьдрал дэлбэрний галтуул гинэ. Өдөр болгон бодод байдалтайгаа нүүр тулан тэр мөрөдөлтөд хүрч сайн нэг гинэ. Мэдээж бүх юм амар байдаггүй түн чин ховцостой намар байдаггүй түн ямар нэгэн даргын нөмөр байдаггүй. Гэхдээ бага бүтэ голж байгаагүй хиний жолж хараагүй тэр гэргээрүү ганцаараа мац нэгэн айлын игэл борхүү. Нэр нэг урд бичиг том үсгийг мөнгөний өмнө тонгойлохыг хүсэхгүй. Их мэдэл албан тушаалаараа талалгасан овчнуудыг хүүхдүүдийг удаан тэсэхгүй. Хотлорм гар дүрэн тамийн догоог нулимсаар нэрлэж нэрмэлдэсэхгүй. Ихлэх тэгчгүй цэгчгүй байсан гэхдээ бууж өгөхгүй дайрсан. Ихэндээ хамтаас одоо зарим дайсан. Хөв төвлө миний тал тань тэгээд яасан. Барачи бидний зүрхэн зарыг болон асар. Надад дахиад амьдрахарын хаалга байхгүй гэхдээ хоёр амтэн шиг хорвогдуулж байна. Би ямар нэгэн томнын даргын хүүхэд бишээ. Араа үртэл өрөөд маань амьдрах гэл. Гэрэлтэй цонх тэр нэгэн айлын гэрэлтэй цох мөрөглөд хүрхийн тулд өрийн бүх хүчээ шавхсан давгсан давсан дав бүрийн ард гарахтаа бүх гихчин нэг ч өдөр сэтгэл намар унтаагүй байх боломжоо хулгайлуулж явахдаа тэр дэвтэр үзгээ салгаагүй байх түүний мөрөдөл дарга биш гэхдээ болохыг хүсэхгүй нь маш тодорхой гэвч зарим нэг боломжийн үе таалган түнд түгжээтэй даргын өвдөд онгорхой бид сохор биш л дээ гэхдээ харахгүй байна хин дээр нь тусаад байгаа гэрэл юм бэ тэгүр дугур танилгүй бол тэгэн догон амьдраа шаачин ямар тэнэг юм бэ Монголын радио маргу марга шалуур хэлээр мэдлэн болох байх их орон минь хайр хүний үйлдвэрийн эдлэн бид тарин боссын эсвэл колон улсынхаа хэлийг гитлэн хинний үлийн үрийг харин оронд идлэн айлын хүүхдүүд аваа би том болоод гэж ярихдаа ирээдүгээ их л гоёор төсөөлж хилдэг байхдаа их орноо зарахтаа эд баялгаа саахтаа эрх чөлөөрөө минь сарихтаа тэд инээжсэн байхдаа